6 жил яг одоо энэ эрүүл хоолны салбарт, ер нь энэ хоолны салбарт ажилласан. За мэдээж хүнд хэцүү үеуд бол байлгүй л яг байгаа бизнес юм чинь. Гэхдээ яг одоо надад за бидний бизнест одоо хамгийн их маш их эерэг мессежүүд ирдэг, захидлууд ирдэг, чатууд ирдэг. За үүн дээр л ер нь бол урам авдаг да. Самцано намайг Перлийн хөвгтэй Жасмин гэдэг. Би өөрөө болохоор сэтгүүлч мэрэгчлээ. Тэгээд яг энэ зочлох үйлчилгээний салбар руу орж ажиллаад 7 дахь жилийнхаа нөрийг үзэж байна. Кето хоолны хөргөлтийн үйлчилгээгээр за Монголдо бол анх дахь цөөхөн хэдэн газруудын нэг манай Ketomo Foods компани байгаа. За яагаад яг энэ эрүүл хоолны салбар руу орсон бэ гэхээр мэдээж нөгөө эмэгтэй хүн болгон тулгардаг. Би өөрөө төрсний дараа маш их жин нэмсэн. Тэгээд жин нэмээд одоо нүүрс усаа хасаад яг энэ кето хоолтоор хооллоод маш хурдан хугацаанд жингээ аж чадсан учраас Монголд одоо яагаад яг ийм бэлэн одоо өглөө гэрийнх нь хаалгыг тогшоод ч юм уу эсвэл яг ажил офис дээр нь захиасан газар нь хүргээд өгдөг ийм үйлчилгээ байдаггүй юм болоо гэдэг яг энэ санаан дээрээс хамгийн анх зүгээр яг өөрийнхөө ажилтдаг байсан офисынхоо арын галтгооноос бизнесээ анх эхлүүлж исэн. За тэгээ бизнес маань өргөжөөд 2 салбартай за 30 гаруй одоо нэг дор 37-8 ажилтнтай хүртэл явж исэн. Ковидын үеэр жоохон одоо яг тэр хэцүү үеийг даван туулахад хэцүү байсан учраас нэг салбараа бол хаасан. За яг одоогийн байдлаар болохоор бид 20-од ажилтнтай тэгээд кето хоол хөргөлт болон кето хоолны кафе гэсэн яг энэ 2 чиглэлээр бизнесээ явуулж байгаа. 6 дахь жилдээ ажиллаж байна. За хүний бие бол өөрөө ухаантай байдаг. Яг өөрийнхөө ямар хоолыг идээд биедэнд таарж जैन, таарахгүй байх те аль хоолыг идэхээр жингээ хурдан хасж जैन яаж нэг хүн болгон яг жоохон бие анзаарч юм бол ер нь бол мэддэг. За миний хувьд гэх юм бол би өөрөө нөгөө нүүрс ус мөн сахарыг хасгаар маш хурдан жингээ хайжсэн учраас кето гэдэг хоолтыг илүү сонирхоод тэгээ сонирхоод нөгөө хоббиний явсаар агаад одоо сүүлдээ мэрэгчлээ орхиод ажиллаа орхиод тэгээд яг энэ салбарт бол ороод ажилласан. За одоо бол одоогийн байдлаар бол кето хоол болон фитнес хоол, макро баланс хоол те маш олон эрүүл тэнцвэртэй хоол хөргөлтийн газрууд бол маш олон газрууд бол байдаг. За энэ дундаа манайх болохоор Ketomo болохоор кето хоолоороо хүмүүст танигдсан гэж бодож байна. За яг ер нь жижиг дунд бизнес эрхлэнэ гэдэг эмэгтэй хүний хувьд бол бас нэг тийм амархан зүйл биш санагддаг. За тэр тусмаа зочлох үйлчилгээний салбар буюу одоо энэ хотел, ресторан, кейтеринг, кафе, кофе шоп юу ч үгүй тий ялгарл одоо маш чухал юм шиг санагддаг. За тэгээд ялгарлаа зөв тодорхойлоод өгчих юм бол одоо бусад газраас бид нэр яг юугаараа давуу талтай юугаараа онцлог юм тий тэр бүх зүйлээ маш тодорхой байлгаж чадах юм бол бас үйлчлүүлэгч нараар тасардаггүй гэж миний хувьд бол анзаардаг. За яагаад яг лендинг, флекси бизнес зээлийг сонирхсан бэ гэхээр одоо жижиг дунд бизнес эрхлэгч бидэнд бол одоо хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол нөгөө бага хэмжээний эргэлтийн хөрөнгүүд байдаг. За тэгээд энэ дундаас одоо маш олон зээлийн сорсууд байна л да. Банк бус маш олон зээлийн боломжууд бол байдаг. Гэтэл ленд маань болохоор яадаг гэхээр барьцаа хөрөнгө шаарддаггүй яг гар утасныхаа аппликейшнаар ингээл одоо макста 100 сая төгрөг хүртэл зээлийг 3-5 минутанд маш хурдан шийдэж өгдөг учраас манай кафегийн хувьд бол эргэлтийн хөрөнгө шаардлагатай үедээ банкны аппликейшнийг ашиглаж зээлээ бол гаргуулж авдаг. За лендинг, флекси бизнес зээлийг яг энэ кафе 120 мянгатын кафе Ketomo кафе вайн энэ салбарт зориулж яг анх авч исэн. За яг зээлийн зорилт маань болохоор энэ кафе салбар маань хамгийн анхын цав цагаан өнгөтэй эмийн сан байсан. Тэгээ эмийн сан байсан газрыг бид нэр зээлээ авснараа маш хөөрхөн ийм тогтой, будгаан, жижигхэн ийм коси орчин бүрдүүлээд бүх засвар хамгийн анхны засвар үйлчилгээ бүгдийг яг бизнесийнхаа зээлээр шийдчихсэн. За тэгээ кафе маань ажиллаад 2 дахь жилдээ орж ийн. Тэгээ хүмүүс маш их зорж ирдэг болсон байна. За манайхыг нөгөө кето хоолтой, эрүүл хоолтой гэдгээр нь мэдэж бас их ирж гин. За номтой кафе, өглөөний цайтай кафе, өглөө эрт нээдэг кафе, за пянц сонирхогчд маань бас пянцтай кафе гэдээ маш олон хүмүүс зорж ирдэг. За мөн кафе маань pet friendly учраас маш олон үйлчлүүлэгч нар бас хөөрхөн юм тэжээвэр амьттай ч гэсэн дагуулад ирдэг. За эрүүл хоол иддэг хүмүүст маань зориулсан меню маань ингээ 2 төрөл байдаг. Тэгээ эрүүл бас кето хоолнууд байгаа. За мэдээж бас энгийн хоолж байгаа хүмүүстээ зориулсан юм энгийн хоол
болтой меню байгаа. За манай компанийн хувьд одоо 2026 онд багтаад эрүүл хоолны үйлдвэр нээж байгаа. За үйлдвэр маань ямар учиртай вэ гэхээр хэрэглэгчдэд арай илүү дөхөн ойрхон хамгийн ойрын цэгээс одоо CEO-гөөс ч юм уу тий эрүүл хоолыг, салаадыг худалдаж авах боломжоор ханхаар ажиллаж байна. Төслөө эхлүүлсэн. Тэгэд ажил маань яг эд дундаа явж байгаа. За мөн Монголын хамгийн анхны шингэн салаад одоо шахаад уудаг шингэн салаадыг үйлдвэрлэхээр мөн ажиллаж байна. За бас эрүүл кето хооллолт, эрүүл баланст хооллолт тий дасгал хөдөлгөөн, бясалгалтай онлайн курсыг онлайн ангийг одоо бас нээхээр ажиллаж байгаа. За 6 жил яг одоо энэ эрүүл хоолны салбарт, ер нь энэ хоолны салбарт ажилласан. За мэдээж хүнд хэцүү үеуд бол байлгүй л яг байгаа бизнес юм чинь. Гэхдээ яг одоо надад за бидний бизнест одоо хамгийн их маш их эерэг мессежүүд ирдэг, захидлууд ирдэг, чатууд ирдэг. За үүн дээр л ер нь бол урам авдаг да. Тэгээд ер нь хүн хэвийн жинтэй тий байна гэдэг нь зүгээр ингээ гадаад гоо зүсэлэн талаасаа ч тэр эрүүл сайхан харагдан. За дотооддоо ч гэсэн мэдээж маш олон эерэг өөрчлөлтүүд гарч идэг, маш олон өвчлөлтөөс бас давхар салж идэг учраас жингээ барих нь маш чухал. Тэгээд одоо ер нь бол кетомог хүмүүс ер нь л эрүүл хоол гэдгээр мэддэг болсон бахаа гэж бодож байна. Аливаа зүйл тууштай хандсан хүнийг бурхан шагнадаг гэдэг дээ. Тэгэхээр ер нь бол хүн тууштай дасгал хөдөлгөөнч бай, эрүүл хооллолтч бай тий. За жижиг бизнес эрхэлдэгч бай. Юу ч хийжсэн аливаа зүйлд тууштай л хандах хэрэгтэй. Тууштай хандсан тохиолдолд ямар ч зүйл үргэлж үр шимт хичээлээ өгдөг гэдэгт би өөрөө итгэдэг. Тэгээд бүх зүйл чин сэтгэлээсээ талархалтай мөн тууштай хандж байгаарай.